Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын төрийн аудитын байгууллагын ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын үндэсний аудитын газарт ажлын ажиллал хийж байна. Аль жилийн хүрээнд төлөөлөгчдөд Дархуул аймагт ажиллаж, аймгийн төрийн аудитын газрын үйл ажиллагаатай танилцсан орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Лаосын төрийн аудитын байгууллагын ерөнхийлөгч Дархуул аймгийн талаар сэтгэлдээ хуваалцахдаа тус аймагт хөдөөж буй аж үйлдвэр, бүтээн байгуулалтын салбар эрчимтэй хөгжиж байгааг онцлон сайшаалаа. За бидний энэ дараахан уул аймагт ирэх концортлог бантгийн одоо дараахан уул аймагтах тий одоо аудитын байгууллагын тэр туршлагыг ажууга судлах бас энэ танай орон нутгийн хөгжлийг бас харах тий бас энэ манай энэ хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагаа тий бас хөгжүүлэх тим зорилгоор ирж байгаа. Манай төлөөлөгчид ялангуяа бид нэр энэ дараахан уул аймагт тий ялангуяа энэ дараахан хотод бүрийн ирэхэд тэгээд одоо их сайхан хот харагдаж байна. Тэгээд танай хот зэвэрхэн тоглох тэгээд ард түмний тиймээс ажамтран их сайн байгааг бас харж байгаа бид нэр бас баяртай байна. Танай аймаг тэгээд одоо эдийн засгийн нийгмийн хөгжлийн талаар игэн тэр хөгжиж байгаа нэг аймаг байна гэж бид нэр харж байна. Энэ чиглэлээр танай энэ хөгжлийн чиглэлээр бид нарын бас энэ туршлага болж байна гэж бид нар бас үзэж байна. Энэ танай энэ туршлагыг тий судалж аваад тэгэхээр их орны хөгжилд бас юугаа нэг түлхээс болно гэдэг бас итгэдэг байна. Ялангуяа танай аймгийн одоо эдийн засгийн хөгжүүлэх бүтээс бон тэгээд өгн ич бүрийн тийм бүтээстэй байна. Үжилгээний аж үйлдвэрийн бас энэ хөдөө аж ахуйн чиглэлийн энэ хөгжил маань их сайхан явагдаж байгаа би нар бас бахархалтай байна гэж. Дархуул аймгийн төрийн аудитын газар нь 2025 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр улсын хэмжээнд тэргүүлсэн хамт олон билээ. Иймээс орон нутгийн аудитын байгууллагуудаас Дархуул аймгийг онцлон сонгож туршлага судлах зорилгоор ийхүү альчиллаа.